Хай, өглөөний хөрөлтэй авъя. Чин хасах явц ямар хуу байгаа вэ гэж битгий асуугаарай. Ер нь айгүй таархан болохоор бүр хэлэх зүг алга. Би ер нь тураах дараа хэлгээд яг 3-7 хоног болж байна. Тэгээд дараа 7 хоногт яг 1 сар болоод тэгээд дэмж надад цаг бичээд өгсөн байгаа. Тэгээд очиж үзүүлэх юм. Яа, очиж үзүүлэхээ санаа зовоод байна. Хүмүүс тэгэл 1 сар дор хаяж тэгэл 3-4 хил турна үстэй. Яа. Би нэг өчигдөр уржигдэр үтсэн чинь нэг л хил хасцсан за. Тэгээд өнөөлөө үтсэн чинь тэр хил нэргэд нэмэгдсэн байсан. Амар азгүй үгүй ярмааргүй байна. Ер нь тэгээд дэмжил намайг энэ тарай хийлэг гэж бичиж өгсөн. Тэгэл би яг заасан тунгаар нь тэгэл хийлгээл тэгэл чинь хасаагүй. Тэгээ шалтгааныг имжил хэлэх бах та. Гэтэ тарианы үйлчлэл бол надад нөлөөлж өгөө. Би ялцчгүй өмнөөсөө хамаагүй багтдаг болсон. Гэхдээ тэгэж бараг сар явсан хэрнээ. Үр дүнг байгаа нь жоохон тийм хэнлээ. Би шинэ фитнесийн газар бүртгүүлчихэд ер нь яваад эхэлсэн байгаа. Тэгээд 7 хоногт ер нь дор хаяж 3 удаа бүжиг арабик, зумба йог зэрэг хөтөлбөрүүдийг хийгээд тэгээд тэрний дараа 40-50 минут хэртээ усанд сэлдэг байхаар ер нь төлөвлөж өгөө. Манай шинэ фитнесийнхэн бол ер нь дэжгүй. Сурагч багш нар нь бүгдээрээ л ийдэг хөрхөн ааштай. Тэгэд баг тал сурагч нь бол жоох настайвтар хүмүүс идэг. Ер нь бүгдээрээ тэтгэврт гарцсан. Гэхдээ тэд нар бол надаас илүү хөдөлгөөн хийж хөнгөн шингэн байна уу гэхээс биш надад чирэгдээд байгаа юм байхгүй. Би л чирэгдэжгээ. Тэгэд яг очсон эхний өдөр нэг юм намайг амар сонирхоод исэн байхгүй юу. Тэнгүүтээ шууд намайг оршинжилгүй жирчээл би чамаас жингчээ асууж болох уу эсвэл чи эвгээд л орох гэдэг нь үү гэдэнгүүт нь би үгүй зүгээрээ гэж ингээ хэлээд хийдгсэн чинь надаас тэгээд чи юунаас олоод харгалсан хэр удаан таргалж байгаа энэ төр гэдэг амар их юм асуугаад исэн байхгүй юу. Тэгэд би анхандаа жоохон нээлттэй байсан ч гэсэн бас хүнээс хамаагүй тэгж асууж болохгүй шүү дээ. Би тэгээд жоохон ингээд гайхаад тэрийг ингээд гаргасан. Тэгсэн чинь л тэр юм би өмнө нь уламжлалтын юм ч байсан юм аа. Би өөрөө ч тэтгэврт гарчаад гэртээ суугаад бас нэлээд тархалцсан. Тэгэд бүжиг фитнес хийх гээд эхэлсэн чинь өвдөд исэн. Чи ихтсэн болохоор тийм болохоор би чамд мэддэг чаддгаасаа туслаад өгөх үү? Чи зүгээр сонсоод авахд л болно энэ төр гэхгүй юу? Тэгэд би тэр имэдээ гайгүй дотнолсон. Ерөнхийдөө ойр зургийн юм ярьдаг. Тэгэд ингээд би ойр зургийн чижтэй ер нь тэгэл тархалт нөлөөлж өгөө зүйлс энэ гэл бүгдийг л ингээд ярьчлаа юм л да. Тэгсэн чинь тэр ихч гэдэг. Тэгсэн чинь тэр юм чи өөрөө ямар зовоод ингээд заа. Тэг би бүр гайхаад үгүй би өөрийгөө зовоодгүй шүү дээ гэсэн чинь. Үгүй чи тэгэд юмд одоо юм дасгалын хөдөлгөөнийг дурлаад хийвэл илүү гоё хөнгөнөөр илүү ажиргалтайгаар ингээд хийгээд ахлаар чи дур сонирхлыг чинь дагаад сэтгэл чинь ингээд бас хүлээж аваад хоршиж жин хасах боломжийг өгдөг. Чи тэгсэн чи энийг нэг ингээд би заавал турах ёстой болохоор хийх ёстой гэсэн нэг тийм байдлаар айгүй өөртөө дарамт өгд юм байна энэ төр гэдцээ. Битгий тэгэд бас ингээд өөрөө битгий хийц ингээд шахаатай. Жохон тайвшир. Гэтэглэр би бас гайхсан. Ер нь өдөр тутмынхаа хийчихээ юмыг илүү жоохон аж аргалтайгаар хөнгөнөөр хүлээгээд авчих. Тэгвэл хийчихээ юмнууд чинь бүгдээрээ чамтай ч амар гоё ингээд уялдаа холбоогоо тогтоогоод хийчихээ юм чи хамаагүй амархан болчихно энэ төр гэд тэгж яриад байсан за. Би тэг даанда үгүй штэ би нэг юмд ялрахтгүй дээ гэж бодсон хэрнээ. За нэрээ ялрахдаг ч үлээ гэж бодсон. Тэгэд ер нь хятадууд чинь бас одоо тэр имэйл гэхэд одоо уламжлалтын юмч хятадын уламжлалт чинь бас бүр шинжлэх ухаан болсон. Ер нь хятад хөгжүүл бол дандаа нэг тийм уламжлалт дангаах ухааныгаа ингээд шинжлэх ухаан гэж ярьдаг. Юмд амар шинжлэх ухаан чандах энэ төр гэдэг үгийг айгуу сайн хэрэгэлдэг. Яалтчгүй уламжлалтаа ингээд шинжлэх ухаан болгоод ард түмнийхээ амьдралд хэрэгжүүлээд хүн болгоны суур мэдлэг болгоод ингээд өгчдөг болохоор ер нь миний бодлоор хятадууд бол айгүй шинжлэх ухаанч шүү дээ. Ер нь тийм шинжлэх ухаан гэдэг чинь одоо шинжлэх ухааны музейд байдаг идэвш шүү дээ. Ард түмний амьдралд хэрхэн өдөр тутмын одоо дадал зуршил болсноор нь үр дүн нь хэмжигдэн шүү дээ. Хятадууд бол яг л болгоцсон юм шиг харагддیں۔
Одоо ингээд л анзаараад хахад залуучууд ингээд нэг хоёр хушиг үүдэн штэ тэрх шиг. Одоо фэнкшүүн төр гэд ярьдаг гэсэндээ тэрний нэг юм хоёр хушигыг ингээд л гарандаа залуучууд ч байх хөгжүүлж аль нэг эргүүлээл яваад идэг. Тэр нь болохоор алганыхын мэдрэлийн суцуудыг эрчимжүүлж одоо юу гэдэг вүлээ? Одоо биеийн бүх судасны одоо чөлөөтэй урсалтыг сайжруулдаг энтергээл тэгэл хятадуудыг хараад байхад ер нь ингээд хоол идснийхэн дараа бүгд ингээд гизээ за бүгдэрийн чашин гэхдээ ер нь ихэнх тохиолдолд нөхцөл нь бүрдсэн тохиолдолд гизээ ингээд ил гаргаж чаад гараараа ингээд гизээ нар зүг тойруулаад ирүүлээд идэг. Тэгээ хоол шингэлтийг сайжруулдаг гэж үздэг. Тэгэл ер нь гадуур алхаж байхдаа хүмүүс ингээд дандаа гарын алах хэсгээ ингээд төмбөлгөөд ингээд жоохон хийтэй болгонгуудаа ингээд гидэс гуй муя зөхөөл алхаад идэв шүү дээ. Тэг ял эсвэл алхаа хоёр алхаа урдаа нэг ташаал хойноо нэг ташаал эднийг бүгдээрээ шинжлэх ухаан чинь уламжлалт ангаахын үйлдэлүүд гэж хардаг. Тэгэл нэг хоолой өвтгөр ингээд хүзүүн дээрээс ингээд хоёр хуруугаараа ингээд чимхэд татчихдээ шүү дээ. Тэгээ тэрнийг шимүүлсэн юм шиг нэг сонирн болоод үлдчихдэг. Тэгэл бас дандаа бомб тавиулж идэг. Ер нь тэгэл шинжлэх ухааны хүчин ер нь тэгээд амьдралд хэрэглээ болгож үр дүнгээ харуулдаг хэлбэдэг байх л да. Тэгээд тэр имээ бас цусны урсгал тэгэл нэг ихсэх багсах ч үлээ нэг тэгж яриад идэг. Ер нь хятадууд бас айгүй их тэгж ярьдیں۔ Тэгэд би бас тэрийг нэх ойлгодгүй болохоор тэгэл нэг тоодоггүй тэгэл анзаазаа гэл. Ер нь тэгсгээл өргөцсөн дөө. Гэхдээ ер нь эмээгийн яриа нь болохоор битгий өөрийгөө хэд хүчлээдээ чи угаасаа амар өндөр жинтэй болохоор хэдийгээр ингээд өөрийгөө дуртай гэж бодоод ингээд эсвэл хийжээгээд дурлцаж магадгүй гэж бодоод ингээд хүчлээд байгаа юм шиг хэрнээ наад жинт дээр чи хэд хөдөлгөөн хийх нь угаасаа чамд амар хэцүү байгаа. Тийм болохоор өөрийгөө хэд битгий шаах. Тэгэхгүй өөрийгөө хэд ингээд шахаад байхлаар чи наа чи би чи айгүй дургуулгаад ингээд зогсоод байгаа энэ төр гэтгсэн байхгүй. Тэгэд би яг нэг тураах тариа хэлэгчээд чи буухгүй ирсэн гэдээсэн шүү дээ. Тэгсэн болов л гэж бодсон шүү дээ. За бай бай.